төвшөнд бол бэлгийн замаар дамжих тусламжуулахын үзүүлдэг кабинет, мөн өсвөр үеийн кабинет, төрийн бус байгууллагууд болон төрийн байгууллагын хамтын оролцоотойгоор бол энэхүү аяллыг бол цогцоор шийдвэрлэж авч чадж байгаа гэж бол үзэж байгаа. Ялангуяа бол өсвөр үеийн төвшөнд бол одоо харьяал харгалзах нэр ус харахгүйгээр бүх өсвөр үеийн хүүхдүүдийг үзэж шинжилж байна. Мөн бол манай бэлгийн замын кабинет мөн хаяггүй адарсгүйгээр бол нэг урсгалаар гараад нөгөө урсгалаар явдаг системтэйгээр бол хүмүүсийн нөөцлөлийг анх шатны төвшөнд бол мөн бол хоёр дахь шатлалын төвшөнд нарийн чанд хадгалах мөн дараагийн хавтлыг илрүүлэх аяллыг бол зохион байгуулад ингээ аяллаад амжилттай зохион байгуулж ажиллаж явж байгаа. Мэдээллийг нийт хүн амдаа яаж хүргэж өгнө гэхээр бид нар орчин үеийн сошиал ертөнц мэдээллийн олон сувгуудыг ашиглах ялангуяа орон нутгийн 3 телевиз бол эрүүл мэндийн газар, тамийн газар энэ бүхэл захим хэлбэрээр гадна сүм өрхийн эрүүл мэндийн төвийн захим хаягуудаар бол хүмүүс иргэдэд энэ мэдээллийг шторк, видео, сургалт контентуудыг шеэрлэх, түгээх, хувийн чатууд дээр хүрэхээс гадна тухайн төрийн байгууллага, төрийн бус байгууллагад хамтраад бол тодорхой зөвлөлт бүлгэрийн чиглэсэн сургалтуудыг зохион бие шатаагаар зохион байгуулж ялангуяа гар аргаалт олборлагчдад газар дээр нь очиж сургалтыг хийх, тэдгээрийг газар дээр нь шинжилгээнд хамруулах. За мөн алсын тээврийн болон хот хооронд зорчиж байгаа. Ялангуяа манай улс аймаг бол хил залгаа, туваа устай хил залгаа байдаг учраас хилд хооронд зорчдог, хил дээр хилийн бомбон дээр үсэг шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах гэх мэт ажлуудыг бол яг эрсдэл бүлрүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэ дээр манай бас тамийн газраас эдгээрийг чиглэсэн бодлогын ажлуудыг зохион байгуулж байгаа учраас энэ дээр бүх хүмүүсийг бас идэвхтэй хамрах орчин нөхцөлд бүрдсэн гэж бид хүн үзэж байгаа.